За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр би та бүхэндээ яагаад энэ хүү онлайн аяллыг эхлүүлэх болсон 2 дахь учир шалтгаанаа хуваалцахад бэлэн болоод байна. За өнөөдөр хүртэл миний хувьд маш олон орноороо аялаж, сайн дурын ажил ингээ олон хүмүүстэй уулзсан. Энд маш их туршлага хуримтлуулсан энэ цаг хугацаа байсан. За аялж авах хугацаанд тухайн хүмүүсийн амьдралын хэм маяг, ёс заншил, түүх гээд хөгжил цэцгэлтээс олон зүйлийг бас ойлгож ухаарсан, суралцсан ийм цаг хугацаанууд байсан. За тийм болохоор та бүхэнд маань жохон ч гэсэн сонирхолтой мэдээлэл хэрэгтэй ингээд зүйлүүд байх болов уу гэсэн үднээс нөгөө талаар та бүхэн тухайн улсад аялахад одоо юуг анхаарах ёстой, юу бэлдэж явал зүгээр юм гэдэг ч юм уу өөрхөн зүгээс мэддэг чаддаг бүхнээ та бүхэндээ тусдсан болох болов уу гэсэн үднээс энэ хүү аяллыг бол эхлүүлж байна. За ингээд та бүхэндээ одоо энэ зурган дээр түүх болоод одоо олж авсан мэдрэмж туршлагаас ингээ хуваалцъя. За энэ зураг маань болохоор одоо Аляск оронд одоо бид нар 3 хоног аялангаа, амрангаа оюутнууд явсан ийм түүхтэй зураг байгаа. За энэ зураг маань хэм болгон сар 5 гарч ийн 2007 он байгаа. За 2007 онд бид хүн ингээд ангийнхнараа 3 хоног Аляскад одоо аялахаар амрахаар явсан. За эхний өдөр нь бид хүн хэн олон загас сорих вэ гэдэг тийм тэмцээн зохиосон байгаа. За энэ хүү өдөр бол миний хувьд бол маш челленжтэй, сорилттой тийм өдөр болж өнгөрсөн. За яагаад вэ гэвэл ингээд далай дээр өдөр жөнгөө завтай ингээ байгаад далайн давлгаа нөө зам маань ингээд байнга ингээд найгаастай байсан. Тэгээ тэр үед ингээд далайн өвчин буюу дотор мухарах бөөлжих тийм өвчин тусчихсан ингээд дотор мухарсан нэгэд байгаа сэтгэл санаач гэсэн айгу тавгүй тийм хэцүү өдөр болж өнгөрсөн. Гисэдэж гэсэн ингээд тэмцээнд оролцож байгаа зорилготой байсан учраас эцсийн бичиг хүртэл ингээд яваад нэг загас ингээд барьсан. За нэгхэн загас ч гэсэн миний хувьд бол маш том амжилт байсан. Яагаад гэвэл тэр болох сорилт бэрхшээл тэ челленжийг давж гараад зорилготой хүрсэн учраас за энэ болгоноор дамжуулаад юу ойлгосон бэ гэвэл хүн эцсийн бичиг хүртэлтэй ингээд хичээх юм бол ямар сорилт бэрхшээл тулгарсан тэр болгоноо давж гарах юм бол үнэхээр эцэст нь ингээд ялт амжилт ирд юм байна гэдэг зүйлийг бас тухайн үед ойлгож ухаарсан юм цаг хугацаа байсан. За тэгээд та бүхэндээ жохон ч гэсэн сонирхолтой болов гэсэн үднээс энэ загсны ингээд түүхээс хуваалцах юм бол энэ загс маань бол флөөндер буюу махчин бух, монголоор бух гэдэг нэртэй юм загс байгаа. Загс байсан. За энэ загс маань болохоор одоо далайн эрэгт байгаа. Тэр хайрах, чулуу, элсний өнгөийг дагаж бол өнгөө хувиргаж чаддаг тийм чадвартай загс. За яагаад ингээ өнгөө хувиргадаг вэ гэхээр нэгдүгээрт одоо шууд дээгүүрнээс ч шууд болоо махчин загснаас өөрийгөө хамгаалахын тулд тэрхүү байгалийн одоо зөвлөлттэй адилтгаж өнгөө хувиргадаг. Нөгөө талаар одоо хэвтэй байдалтай байгаад хажуугаараа буюу доогуур явж байгаа тэр жижиг загснуудыг барьж идэж олцонгоо олохын тулд ингэж өнгөө хувиргадаг гэдэг тийм ингээд сонирхолтой түүхтэй сонирхолтой тийм загс байлаа. За тэгээ 2 дахь өдөр нь бид өхөн өөрийн туяа буюу сонирхолтой энэ хүү үзэгдлийг үзэх тийм ингээд боломж олцсон. За 2 дахь өдөр бид нар шөнийн ингээд 10 цаг болцоод байхад цаашлаа бид өхөн бас 12 цаг, 2 цаг, 3 цаг хүртэл ингээд үлээсэн. Гэтэл ингээд шүн ингээд ерөөсөө харанхуй болохгүй гэгээтэй яг л өдөр шиг гэгээтэй байгаад байсан. За маш сонирхолтой тийм үзэгдэл байсан. За тэгээ энэ үзэгдэл маань ингээд жилдээ 200 удаа ерөнхийдөө өвөл үзэгддэг ийм ингээд үзэгдлээ гэдэг мэдээлэл баримттай юм билээ. За тэгээ эцэст нь та бүхэндээ ингээд Аляскын талаар багахан хэмжээний мэдээлэл хуваалцахад Аляск орн маань 1867 онд Оросууд Америкт $2 сая доллараар зарсан. Нөгөө талаар Америкийн бас 1959 онд Америкийн 49 дахь хамгийн том мужи болсон ийм ингээд түүхтэй улс орон юм байлээ. За тэгээд та бүхэнд маань үнэхээр ингээд сонирхолтой, хэрэгтэй мэдээлэл байсан гэдэгт итгэлтэй байна. За ингээд бас энэ хүү бичлэгийн доор та бүхэндээ бас хэрэгтэй болов гэсэн үднээс хэрвээ Аляскад очиж аялахаар, амрахаар очих юм бол
ямар үзэсгэлэнт түүхэн газруудаар яаж болох вэ гэдэг одоо тэр мэдээллийг Google Map-тайгаар одоо сонирхолтой мэдээллийг та бүхэнд энэ хөвчлөгийн доор хуваалцсан байгаа. За та бүхэнд маань хэрэгтэй болоод бусдад ихтэй шеэр хийгээд хуваалцаарай гэдгийг хуваалцаарай гэж та бүдээс хүсэж байна. За ингээд дараагийнхаа ингээд ирээлээр хамтдаа уулзцгаая. Дараагийн маань ирээлээр бүгдээрээ ямар орноор аялсан бол сонирхолтой байж та бүхэн бас үргэлжлээд миний комент хэсэгт одоо аялсан орныг маань тааж ингээд нэрийг бичээрэй. Мөн ингээд бас сонирхолтой бусдад хэрэгтэй мэдээлэл байгаа бол бусдаас шеэр хийгээрэй гэж та бүгдээ уриалж байна. За дараагийнхаа ирээлээр уулзцгаая. Баярлалаа. Баяртай.